За нэг. За сайн байцгаана уу монголчуудаа. Солонгос улс дахь монголчуудын мэдээллийн нэгдсэн сайт олондоо.com сайтын бямгаар бүрийн 16 цаг 30 минутаас бэлтгэрүүлдэг 18 цаг 30 минутаас бэлтгэрүүлдэг Солонгос мэдээний тойм эхлэхэд бэлэн боллоо. За ингээд нийт үзэгчтэй орой минь хүргэе. Үзэгчтэй орой минь хүргэе. За тэгээд амралтын сайхан өдрийн тийм намрын дулаахан өдрийн сая бидний хамтдаа явж исэн лайв маань хэлэхэд явж исэн дуу маань болохоор аюугийн Сэшимбал гэдэг YouTube болон Мелон чартад одоо тэргүүлж байгаа намрын нэг үнгайстай зөвлөгөө нэг юм дуу байгаа тийм ээ. За тэгээд дөнгөж саяас сонсон дуу Мелон чартын нэгт орсон дуу байлаа. За тэгээд өнөөдөр Солонгос улсын нийслэл Сөүл хотод 26 градустай байлаа. Тэгээд ерөнхийдөө бол нөгөө сая Алена гэхч юм хэлэхээр намрын тийм ээ нэг халуун биш. Оройд нэг жоохон сэрвэтэр нэг тийм гоё цаг агаартай ер нь бол ид бол үргэлжилж байна тийм ээ. Air condition унтраад үргэлж даардаг болчихдаг ч юм уу тийм ээ. Өөрөөсөө маш сайхан намрын Солонгос намар гоё те. Одоо тухаас 9 сар бол Солонгосуудын хувьд болохоор ургацын байр болдог. За тэгээ ургацын байр холбоотойгоор бас олон мэдээллүүд Солонгосын одоо засгийн газар болон эрийн тойронд нэлээд шийдвэрүүд гарсан ийм сар болж байгаа. Ямар ч 9 сар бол бас монголчуудын маань хувьд ч гэсэндээ ургацын баяр болоод 3 хайлтын баг 3 өдөртэй ингээд амрах боломжтой болдог ийм сар байгаа. За тэгээд Солонгос мэдээний тоймоо бид хоёр мэдээж бүгд найрамд Солонгос улсад нийгэмд зай барих хатуу журмыг орон даяар дахин нэг сараар сунгасан мэдээгээр эхлэе гэж бодож байна. Ирээд болохоор энэ мэдээгээ эхлэхээс өмнө бас хүмүүстээ түрүүн сануулад эхлэхэд 9 сарын 20, 21, 22-ны өдөр буюу даваа гарагаас 3 дахь өдрийг хүртэл одоо Солонгосын хувьд болохоор бараг манахаас цагаан сарын ихэнх явгууд дараа тийм бараг цагаан сарын дараа болдог үндэсний хэмжээний маш том ургацын баяр болдог. Чусог гэж нэрлэгтэй. За чусог баяр одоо их бол одоо болохтой холбогдуулаад Солонгосын засгийн газраас бол нэлээд хэд хэдэн шийдвэр гаргасны нэг нь бол яалтчгүй одоо нийгэмд зай барих хөдөлгөөний одоо 4-р шатыг дахин нэг сараар тэр чигтээ сунгасан хിവэр болго гаргасан байгаа тийм. Тэглээ энэхүү мэдээллийг ерөөхдөө бол Солонгос улсын ерөнхий сайд Ким Бугён өнгөрсөн 7 хоногт энэхүү мэдээллийг гаргасан. За тэгээд энэхүү мэдээлэл дээр мэдээж юуг дурдсан бэ гэхээр 10 сарын 3 хүртэл 1 сарын хугацаа 97 оны 1-ээс эхэлж хэрэгжинэ. За тэгээд харин нийслэл болон нийслэлээр бүс байгаа кафе шоп зоогийн газрууд одоогоор орой 21 цаг хүртэл ажиллаж байгааг үйл ажиллагааг явуулахыг зөвшөөрч байгаа бол эх сард 22 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрнө гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ 21 цаг хүртэл ажиллаж байгаа нь яг 2-7 хоногийн хугацаанд үргэлжилсэн байгаа. За тэгээд буцаагаад ерөнхийдөө бол эх 7 хоногоос ерөнхийдөө 22 цаг руу шилжих юм байна. Ерөнхийдөө болохоор 16 цагаас болохоор өмнө болохоор нийтдээ 6 хүн уулзаад хоол идэж одоо гадуур кофе шоп сууж юм яаж ямар нэг жижиг хэмжээний уулзалт хийж болно. Онцлог нь тэр хоёрынх нь болохоор хоёр нь одоо бүрэн туунгийн вакцинд хамрагдсан байх шаардлагатай гэсэн онцлог юу байгаа шаардлагыг тавьж байгаа. Бас дээрэс нь 16 цагаас 18 цагаас хойш буюу оройн 6 цагаас хэрвээ 6 одоо хүн ингээд цуглаад хоолунд идэхээр болох юм бол 4 заавал вакцинд бүрэн хамрагдсан байгаа тохиолдолд одоо тийм 6 хүн уулзаж одоо хоол идэх ийм боломжтой байгаа. За тэгээд дээрэс нь юу яа? Заавал энэ вакциныхаа нөгөө нэг инжин сов буюу вакцины одоо хийх гэсэн бичгээ авчирч ийж тэрнийхээ дараагаар болохоор одоо нөгөө нэг тэрийг нь одоо 6-аас дээш хүмүүс хоолдоо уулзаад хоол идэх бүлийн зөвшөөрөхөөр болж байгаа тийм ээ. Онцлог нь болохоор бүрэн тунд хамрагдсан байх хэрэгтэй. Зөвхөн нэгдүгээр тун биш. Хэрвээ янзын хэлсэн бол нэг тундаа бүрэн хамрагдсан гэсэн бичгээ авчирна. Pfizer хэлсэн бол 2 тун, Moderna бол 2 тун гэсэн ийм шаардлагатай. Ерөнхийдөө янзын гэдэг вакцин маань Johnson Johnson-с гаргасан вакцин байгаа шүү дээ. Энэхүү вакцин бол ерөнхийдөө 1 тун вакцин. За бусад вакцинууд бол угаасаа 2 тун вакцин. За 1 тун хийсний дараагаар ерөнхийдөө бол 4-7 оноос 6-7 хоногийн зайтай бол хийж байгаа. За тэгээд үүнтэй холбогдуулаад мөн Солонгос улсын засгийн газараас нэгэн мэдээлэл гаргаад ирсэн өнгөрсөн түүний өмнөх 7 хоногт бүгэн ярьж байсан тийм ээ. Чусок буюу ургацын баярын өмнө ерөнхийдөө бол нийт хүн амын 70%-ийг 2 дугаар бүрэн тунд хамруулнаа гэсэн мэдээлэл гаргаж байсан боловч
залуучууд ерөнхийдөө бол маш итгэхгүй байна гэдэг судалгаа гаргаж ирсэн байгаа. Тийм. Вакцин хамрагдахгүй тийм. За үүний нийтэд залуучуудын 30% нь бол ерөнхийдөө бол вакцинд бол бүрэн хамрагдах аястай. За тийм болохоор залуучууд гэхээр насных нь юу англиад бол ерөнхийдөө 19-с 49 насны ийм насныхан байгаа. За тэгээд энэ насны залуучууд ерөнхийдөө бол маш тийм итгэхгүй байна гэдэг бас судалгаа гаргасан байсан. Ер нь бас зарим дүүрүүд бол итгэвчүүлэх гэдэг одоо хаа 9 сарын 30-нд жишээлх юм бол таны вакцины одоо захиалга орсон байх юм бол вакциныхаа өдрийг нааш нь татах бас боломжийг гэсэн болж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө болохоор залуучуудын итгэх бас ингээд ийм сул байж байгаад одоо нөгөө нэг Чусогийн баяраар одоо нөгөө нэг тархалт илүү их нэмэгдэх үедээ гэдэг дээр бол тэгээд засгийн газар маш их санаа зовж байгаа тийм ээ. Тийм болохоор вакциныг бол мэдээлэлүүд бүр өстой нэрээ өдөр болгоо уцар руу байнга ирж байгаа шүү дээ. Тэгээд тэр өдөр нэг задарсан вакциныг бас угаасаа бас нөгөө какао дээр болон бусад нөгөө бүртгүүлсэн утсуудаар ерөөхдөө мессеж хамгийн ойрхон вакцин хийж байгаа газруудыг хаягийг бас ерөөхдөө бол мэдээлэл маягаар өгж байгаа тийм ээ. Тэр өдрөө та энэ вакцинд хамрагдах боломжтой гэдэг бас мэдээлэлүүд бас давхар өгж байгаа. Тэгэхээр тийм болохоор боломж байх юм бол та бүхэн одоо вакцины өдрөө наашлуулад чамаагүй ер нь ургацын байрын өдрөөс өмнө вакцинуудыг хэрэг хүсэх юм бол бараг хийлгэж болох байхаа гэж би бодож байна. Нэгэн хаагаад үзвэл. За тэгээд яг вакцинтай зэрэгцээд явж байтал мэдээж одоо бол 9 сард гадаад иргэд ч гэсэн вакцинд хамрагдаж эхэлж байгаа тийм ээ. За тэгээд манай хандина маань хизээ вакцинд хамрагдах вэ? Би одоо нэгд өдөр. Нэгд өдөр. Ямар ч сан гайхаа гэж найдаж байна. 2 тун вакцин хийх юм тийм ээ. 2 тун вакцин хийх шүү дээ. За тийм болохоор вакцин хийлгэхэд анхаарах зүйл маань юу гэхээр ерөнхийдөө бол дархлаагаа маш сайн хамгаалах, дээрээс нь тийм ээ нойр сайтай байх хэрэгтэй гэж байгаа. За тэгээд вакцин хийлгэсний дараагаар ерөнхийдөө бол эрүүл мэндийн яамнаас бол ерөнхийдөө бүр мэдээлэл гаргаад өгсөн шүү дээ. Аж ахуйн нэгжүүд захирлуудад ажилтнууд чинь вакцин хийлгэсэн бол 2 өдрийг заавал чөлөө гэж амраа гэсэн ерөнхийдөө тийм мэдээлэл бол ерөнхийдөө гаргасан байгаа тийм ээ. Та бүхэн бас нейвс ч юм уу янз бүрийн ингээд юунуудаас ороод харах юм бол хүмүүс бол ингээд вакцины хийлгэсний дараах одоо ямар прожагион гэж ярьдаг шүү дээ. Сөрөг нөлөө гарсан, яаж толгоо өвдсөн, ямар сөрөг нөлөө мэдрэмжүүд юу өвдсөн талаарх одоо энэ тийм мэдээлэлүүд бас нэлээд харж уншиж үзүүлэх юм шиг байна тийм ээ. За тэгээд үүний тараагаар бүгд найрамдах Солонгос улс нэг мэдээлэл гаргасан. Энэхүү мэдээллийг бид бүхэн гэсэн олондоо зохион сайт дээр гаргасан. За энэ дээр бол маш их хүмүүс доотлолт нь комент бичиж өндөр хандлагатайс нөө. Тий, бараг 70 гаруй мянган хүрсэн мэдээлэл байсан. Энэхүү мэдээлэл нь юу вэ гэхээр бүгд найрамдах Солонгос улсын талаас 2021 оны 8 сарын 20-ны өдрөөс 9 сарын 6-ны өдрийг бол ерөнхийдөө бол Монгол улстай агаар хэлээд түр хаасан байсан. За энэ хугацаанд нэгэн нислэгийг бол авсан. Энэ нислэг нь бол Asian Airlines-ийн нислэг байсан. Энэ нь 8 сарын 27-нд ниссэн. За энэ хүү тус онгоцоор зорчиж ирсэн иргэдээс нилээдгүй олон хүн ковид батлагдсан байгаа. За тэгээ үүнтэй холбогдуулаад Солонгос улс бас мэдээлэл гаргасан, тийм ээ. Энэхүү мэдээлэлтэй 9 сарын 14 хүртэл дахиад сунгацсан байгаа. 9 сарын 6 байсан бол 14 хүртэл дахиад сунгаад ерөнхийдөө бол харна. Гэхдээ зарим хүмүүс энэ дээр эргэлзээд байгаа нь юу вэ гэхээр Солонгосоос ч гэсэн явахгүй юм уу гэдэг байгаа тийм ээ. Энэ дээр бас хүмүүс эргэлзээ. Энэ дээр бол чөлөөтэй тийм ээ. Солонгосоос явж байгаа иргэд маань чөлөөтэй яг тусгай үүргийн нислэгийн дагуу бүгдээрээ Монгол руу буцаж болно. Монголоос ирж байгаа хүмүүс маань ерөнхийдөө бүх нислэгүүд нь хойшлоод байна гэсэн үг. Тэмдэглэхгүй байна. Энэ болохоор угаасаа Монгол улсад одоо нэг өдөрт гарч байгаа ковидын тоо бол одоо үнэхээр амар их байна шүү дээ тийм ээ. Жишээлбэл өнөөдөр хэд Монгол улсын хэмжээнд нийтдээ одоо болохоор 3696 хүн ковид тусаад за тэгээ эндээс эдгэрсэн болохоор 2644 хүн эдгэрж байгаа бол зөвхөн Улаанбаатар хотод гэхэд өнөөдрийн гарсан тоо болохоор 1028 хүн за өдөө орон нутагт гэхэд 2668 хүн ингэж одоо 24 цагийн дотор ковидос болоод одоо өвчлөлт ковид туссан гэсний тогтоогдод байгаа. Дээрээс нь одоогийн сүүлийн 24 цагийн байдлаар ковид болон авсарсан шалтгаанаар 6 хүн нас орсон юм байдалтай байгаа учраас бүгд найрамдах Солонгос улсын засгийн газраас одоо гаргасан шийдвэрийн дагуу Монгол улсаас Солонгос улс руу ирж байгаа Монгол улсын иргэдийг төр
зогсооё гэсэн нислэгийг зогсооё гэсэн ийм шийдвэр гаргасан байгаа. Тэгээ үүнтэй холбоотойгоор бас манай Монгол улсаас уул нөгөө нэг онгоцон суухаас өмнө хүмүүсээс PCR авч байгаа. Тэгээ аваад ирүүл ковидгүйгээ батлагдаад ирсэн мөртлөө Солонгос улсад буугаад авсан PCR дээр болохоор ковидтай гэж гарч ирсэн байгаа. Маш их гарч ирсэн гэдэг энэ мэдээлэл дээр ерөнхийдөө харуулж байгаа тийм ээ. Тэгэхээр манай PCR бас жоохон муу юм да. Тийм эсвэл нэг тийм асуудалтай юм да гэж хэлж байгаа. За Солонгос улсад ерөнхийдөө ковидын бодолтойгоо талаар. За тэгээ. За мэдээж бүгд найрамд Солонгос улс яагаад нэг сар сунгасан бэ гэдэг нь бол мэдээж тодорхой болсон тийм ээ. Учир нь юу вэ гэхээр өнгөрсөн 7 хоногийн хугацаанд ерөнхийдөө бол хамгийн багадаа 1300 та нэг өдөр байсан, нэг өдөр илэрсэн тохиолдол. За тэгээд ерөнхийдөө бол 1700, 1800, 2000 гэсэн тохиолдлууд илэрсэн. За өчтөр шөнийн байдлаар бол 1804 тохиолдол илэрсэн. Дотооддоо 1776, зөөвөрлөгдөж орж ирсэн 28 тохиолдол гэж байгаа. Тийм болохоор мэдээж Солонгос улс энэхүү 4-р үе шатлалыг нэг сараар бүр өмнө нь бол яг 2-7 хоногор сунгаж байсан тийм ээ. За энэхүү шийдвэрээ ерөөхдөө бүр нэг сараар сунгацсан. Тий. За тэгээд дээрээс нь одоо ч гэсэн маскгүй явах юм бол 100,000 төгрөг торох бол хэвээр байгаа тийм ээ. Тэгээд вакцинд одоо хамрагдсан байсан ч хамрагдаагүй байсан ч ерөөхдөө бол юу яхаар байгаа шүү тийм ээ. Тий. Дөрөв тэгээ хамгийн ихний мэдэн дээр тийм ээ Солонгос улсын засгийн газар 2-7 хоногийн өмнө ерөнхий сайд Ким Бугён ерөнхий сайд бол ерөнхийдөө мэдээлэл гаргахдаа Чусок буюу ургацын баярын өмнө гэхэд нийт иргэдийнхээ 70%-ийг 2-дугаар тун вакцинд бүрэн хамруулна гэсэн мэдээллийг хийж байсан ч гэсэн одоо Чусок болоход ерөнхийдөө ургацын баяр болоход ерөнхийдөө 20 хүрэх хоног байгаа. За энэхүү 20 хүрэх хоногийн хугацаанд нийт Солонгос улсад 2-дугаар тунгаа хийлгэсэн 34% таа болчихж байгаа юм. Үүний 3 л дөнгөж дангаж 2-дугаар тунгаа хийлгэсэн байна шүү дээ. За тэгээд энэхүү Солонгос улсын вакцинжуулалтын талаарх ерөнхий мэдээллийг бас та бүхэндээ хүргэчихье. За нийт 1-р тунгаа хийлгэсэн 29 сая 877,535 за өчтөр шөнө 12 цаг тийм ээ тэг 12 цаг тэгтгийн байдлаар бол за энэ нь нийт хүн амын 58.2% таа. За 2-дугаар тунгаа хийлгэсэн 34% таа дөнгөж болж байна. За энэ нь нийт хүн амын 17 сая 482,977 гэсэн тоо. Тэгэхээр дахиад 35% буюу дахиад 17 сая хүнийг вакцинжуулахын тулд 20 хоног гэж байгаа тийм ээ. Тэгэхээр хугацаа ерөнхийдөө бол бага. Солонгос улс гэхдээ мэдээлэлтэй бол вакцин бол хангалттай нөөцлөж чадсан гэдэг мэдээллийг бол удаагаар хийж байгаа тийм ээ. Ямар ч сан Чусокын баяр гэхэд одоо нийт одоо хүн амын сүргийн дархлаанд 70%-ийг нь бол хангалттай вакцинжуулах хэмжээний вакцины нөөцийг бид нар бэлтгэсэн байгаа гэдэг мэдээллүүдийг болохоор засгийн газар бол бүх хэлэд мэдээллийн байгууллагууд болон за бүх одоо Facebook хуудас янз бүрийн юмнуудаар болохоор ерөнхийдөө өөртөө мэддэгдээд явж байгаа тийм ээ. Хамгийн өндөр вакцинжуулалт хамрагдсан ямар хот вэ одоогийн байдлаар? За одоо яг нийт Сөүл хот бол ерөнхийдөө бол нийт хүн амын 58%-ийг вакцинжуулчихад байгаа юм байна. Нэгдүгээр тун. За Чоллонамдо аймаг бол ерөнхийдөө 66.23% та хамгийн өндөр хувьтай явж байгаа юм байна. Тийм. Тэгэхээр ерөнхийдөө хөдөөний хотууд бол ахмадуудаа дуусгаад бол залуучуудыгаа маш хурдан хэмжээнд залуучуудыг ягаад тэгэхээр нийт хүн амын ерөнхийдөө залуу гэдэг нь их хувийг эзэлж байгаа болохоор одоо залуучуудыг маш хурдан хугацаанд вакцинд хамруулах тэр бодлогыг барьж ийн гэсэн үг. Тийм. Тэгэхээр эсвэргээрээ залуучууд нь ерөнхийдөө бол вакциндаа хамрагдахгүй хойрог хандаж байгаа тийм ээ. Ийм асуудлууд ерөнхийдөө бол гарч байна. Ямар ч хэсэн Солонгос улс маань амсандаа өрөөлж Чусокоос өмнө гэхээр одоо 9 сарын 20-даас өмнө 70% сүргийн талаар тогтоож чадвар бас нэлээд болох хаа. Халтуулан иймэрхүү зүйлс. Тэгээд мэдээж одоо бол 9 сар гэдэг бол мэдээж гадаад иргэдийг бас хамруулж байгаа сар гэж та бүхэнд бас ихний мэдэн дээр хэлсэн. Мэдээж бүртгүүлж амжаагүй хүмүүст бол зөндөө олон боломж байгаа юм байлээ шүү. Тэглэхгүй байх уу? Тэр хугацаа зөвхөн тэр бид нар өнгөрсөн 7 хоногт заагаад гэсэн бидний нөгөө бүртгүүлж чадаагүй хүмүүс байгаа бол янз бүрийн бүртгүүлэх аргууд байгаа. Дээрээс нь хууль бусаар оршин сууж байгаа хүмүүс байгаа ч гэсэндээ тэр хүмүүс болохоор вакцины хамрагдах шаардлагатай зүгээр одоо дунсан хүмүүс буюу одоо хороо хороо гэж тугаан суу эрүүл мэндийн төв дээр очиод хороо хорооныхаа эрүүл мэндийн төв дээр очиод за тэгээ вакциндаа бүртгүүлээд паспортаа барьж чад паспорт бүртгүүлэхэд юм. Тэгээд нөгөө нэг аппликейшнээр бичиг баримттай хүмүүс маань тийм ээ. Аппликейшнээр бүртгүүлэхэд бүртгүүлж амжаагүй байсан хүмүүс бол одоо шууд нөгөө нэг дүүргийнхээ
эрүүл мэндийн төврөө яриад за би тэр өдөр бүртгүүлж чадаагүй одоо яах вэ гэж зөвлөгөө авах юм бол тэр дорн шууд шийдвэрлээд өгч байгаа юм байлээ тийм болохоор аль аль талдаа ерөөхдөө бол бас мэдээлгүй байгаа хүмүүс бол энэхүү мэдээллийг бас бүртгүүлж амжаагүй байгаа гэдэг найзуудтай бас дуулгаараа бүх юм чөлөөтэй байгаа. Нөгөө нэг бичиг баримтгүй Улаанбаатартаараа дүүргийн эрүүл мэндийн төв дээр очиж бүртгүүлэх хүмүүс ч гэсэн хизээ бол чөлөөтэй байгаа юм байлээ шүү гэдгийг бас та бүхэн дуулгая. Ерөнхийдөө Facebook-оор ч гэсэн одоо хараад хахад ерөнхийдөө бол зарим хүмүүс нэг тунгаа юм бол хийлгэж байна. Facebook-ийн найзуудаас зарим нь ерөнхийдөө бас хоёр тунгаа хийгээд дуусгачихлээ. Тийм болохоор манай монголчууд маань ч гэсэн Солонгост байгаа тийм ээ. Энэ үедээ идэвхтэй бүгдээрээ хамрагдаад вакциндаа бүгдээрээ хамрагдах нь хамгийн чухал шүү гэж бас хэлье. Тэгээд дээрээс нь хойлоо дээр нэг асуулт ирсэн байна. Солонгос 3 дугаар тун яригдж байгаа юу гэнэ? 3 дугаар тун бол ерөөсөө яригдаг байгаа шүү дээ. Дөнгөж 2 дугаар тунгаа хийлгэж байгаа энэ үү шүү дээ. Тийм. Солонгос болохоор одоохондоо Монгол улс шиг нөгөө 1 2 дугаар тундаа бүрэн хамрагдсан иргэдийн тоо тийм амар өндөр биш байгаа болохоор 3 дугаар тун бустер гэж яриад байгаа шүү дээ. Тэр бустерийн юу бол яригдах байна шүү. Монгол бол нэлээд хийгдэж байгаа юм лээ. Ерөнхийдөө Монгол одоо 3 дугаар тун гэж яриад байгаа юм тийм ээ. Яригдчих гэж байгаа тийм ээ. Тэр магадгүй цаг хугацааны асуудал байх та. Тийм болохоор яг Солонгос улсад бол дахиад нэг хэлэхэд тийм ээ. 1-р тунгаа хийлгэсэн нийт 58.2% буюу 29,877,535. 2-р тунгаа бүтэн хийлгэсэн 34% буюу 17,482,977 иргэн ерөөдөө бол нийт 2-р тун вакцина хийлгэсэн нийт хүн амын 34% вакцин хамрагдсан байгаа маань. Энэхүү мэдээлэлүүд манай олондоо.com сайт болон олондоо.com пэйж хуудсан дээр байгаа. Та бүхэн манай олондоо.com пэйж хуудсан дээр лайк дарж нэг дээрээ гэх юм бол та бүхэнд өдөр болгон мэдээллүүдийг хүргэж байх болно. За энэ бас нэг мэдээ орж ирсэн тийм. Харийн хүнд нэг удаа хийх юм өнө тийм. Ерөнхийдөө бол анх гаргасан мэдээллээр бол Янзэ буюу Johnson & Johnson-с гаргасан вакцин байгаа. Тэрхүү вакцин бол угаасаа нэг тун вакцин гэж бид бүхэн мэдж байгаа. Тэгээд тэрхүү нэг тун вакциныг ерөнхийдөө бол Улаанбаатартаар очиж бүртгүүлсэн хүмүүст хийлгэнэ. Гэхдээ зарим хүмүүсийн мэдээлж юу гэдэг бас бидээс мэдээ өгснөр бол ерөнхийдөө бол заавал тэр Янсыг гэхгүйгээр өөр вакцин ч гэсэн ингээд хоёр сонголтыг өгч байгаа гэж ерөнхийдөө бол хүмүүс бас тэгжэл. Тийм болохоор заавал нэг тун вакцин биш өөр Pfizer ч юм уу янз бүрийн Pfizer-ыг бол ерөнхийдөө их санал болгож юм гэсэн мэдээлэл өгсөн. Хайзаа гэдэг Pfizer шүү. Хүмүүс Pfizer гэж бичсэн байсан нөгөө Солонгос руу оруулахдаа Pfizer гэж юу юм гээд тэр нь болохоор Pfizer-ыг хэлээд байгаа шүү. Тийм. За вакцины мэдээлэл маань ерөнхийдөө бол энэ хүрээд өндөрлж байна. За тэгээд дараагийн та бүхэндээ хүргэх мэдээлэл маань манай элчин сайдын яамнаас гаргасан мэдээлэл байгаа. Энэ нь юу вэ гэхээр бүгд найрамд Солонгос улсад зорчиход тавигдаж буй шаардлага гэж байгаа. Тийм ээ. Ерөнхийдөө болохоор юу яхад тавигдаж буй шаардлагуудыг болохоор бид нэр одоо нэлээд хэд удаа бас энэ тухай ярьсан байгаа тийм ээ. Ерөнхийдөө болохоор юу яа PCR-ийн шинжилгээг бол заавал өгсөн байх шаардлагатай 6 наснаас дээш насны бүх хүүхэд одоо хүн онгоцонд суухаас өмнө PCR-ийн шинжилгээг өгөөд сөрөг гарсан байх хэвээр. За тэгээ хилээр нэвтэрж орж ирээд нөгөө бид нар юу нэвтрэх маягт бөглөдөг шүү дээ. Тэр маягтыг бөглөхтэй болохоор тэр PCR-ийнхаа шинжилгээг заавал англи хэл дээр юм уу солонгос хэл дээр орчуулсангаар хавсаргаж өгөх хэрэгтэй байгаа. За тэгээд тэрний дараа нь болохоор хилээр нэвтэрж орж ирсний дараа болохоор карантин report self check гэдэг одоо нөгөө карантинд байхдаа өөрийнхөө одоо эрүүл биеийн байдал нь ямар байгаагаа ингээ мэдээлэх юм. Өөрийнхөө байгаа болчих тийм ээ. Аппликейшн татаж авах хэрэгтэй байгаа. За тэгээд тэр аппликейшн дээр болохоор одоо өөрийнхөө мэдээллүүдийг хувийн бүх тэр мэдээллүүдийг өгөх шаардлагатай байгаа. Нийтдээ болохоор 2020 оны 4 сарын 5-наас хойш гарсан байгаа одоо түрх богино хугацааны визнүүдийг бүгдийг цуцалчихсан байгаа. Одоо орж иж байгаа визнүүд болохоор юу вэ гэхээр удаан хугацаагаар Солонгос улсад оршин суух эрхтэй виз. За тэгээд энэ сургалт болон сургууль сорчих байгаа виз. Дээрээс нь эмчилгээ болон эрүүл мэндийн шалтгаанаар орж иж байгаа виз болон за тэгээ хөдөлмөрийн гэрээний виз буюу гэрээний виз гэж яддаг. Гэрээний виз за тэгээ байнга оршин суух эрхтэй угаасаа нөгөө тамуунаа хазуу гэж яддаг. Одоо олон соёлтой гэр бүлийн гишүүн эдэр байх юм бол гишүүнтэй хамааралтай тэр хүний уригдсан хүмүүс юм уу гэр бүлийнх нь ойр дотны онцгой шалтгаантай иргэдэг болохоор бүгдийг нь урьж оруулж иж болж байгаа. За тэгээ мэдээллийн хамгийн доод хэсэг болохоор сургалтын виз гарч байгаа шүү гэдгийг тодтолчихсан байгаа. Тэгээд энэ мань мэдээж ерөнхийдөө бол Монгол улсаас ийм визний төрлүүд бол Солонгос улс руу чөлөөтэй орж ирнэ. Гэхдээ яг одоо бол мэдээж 9 сарын 14 хүртэл
Монголоос ямар ч иргэн татаж авахгүй байгаа гэдэг мэдээллийг энэ хоёр мэдээллийг та бүхэн бас хоорондоо холж магадгүй. Тийм болохоор ерөнхийдөө 9 сарын 14-өөс нислэг хэвийн Монгол улс Солонгос улс Монгол улстай хилээ нээх юм бол энэхүү виз олголтын хэвийн үргэлжилнэ гэсэн үг. Гэхдээ ерөнхийдөө бол бас нэг сураг сонсгоно 9 сарын 14 хүртэл ажиглаж үзээд болохгүй бол ахаад сунгах. Тийм юм чи яригдчихлээ. Тийм болохоор ерөнхийдөө бол манай мэдээж Монгол улсад гарч байгаа өвчлөлийн тоог нэгт харна. За хоёрт Монгол улсаас PCR нь ямар ч сөрөг нөлөөгүй гэж гарчаад тийм ээ. Солонгост ирэнгүүтээ нэмэх гарчихгүйт ерөнхийдөө энэ дээр гол асуудал үүсэж байгаа. Репорт нь болохоор сөрөг гэсэн репорт бичгтээ орж ирэнгүүтлээ ирээд энэ ч өгж байгаа PCR нэр гараад байгаа учраас маш их асуудал дагуулж байгаа тийм ээ. За тэгээд та бүхэнд дараагийн дуулах мэдээ маань яг нь сүүлийн хэдэн сар ерөнхийдөө дандаа ковид гэж ерөнхийдөө дандаа ковидын талаар мэдээ хүргэлээ. За тэгээд дундуур нас зарим нэг мэдээнүүдээ бас хүргэж чадахгүй зөндөө явуулаа. За тэгээд та бүхэндээ бас нэгэн аяны талаар бас сурснаа хуваалцъя гэдэг аяны талаар бас танилцуулъя гэж бодсон юм аа. Энэхүү аян маань ямар аян бэ гэхээр Монгол улсын боловсрол шинжлэх ухааны төлөө бүгд найрамдах Солонгос улсад ихтэй сургууль төгсгчдийн 100 ширхэг эрдмийн ажлыг цуглуулan Монгол улсын үндэсний номын санд хандивлах сурснаа хуваалцах аян гэж байгаа шүү. За энэ аян маань болохоор ерөнхийдөө өнгөрсөн жил ерөнхийдөө 2021 оны 5 сарын 1-ээс гэсэн дээ. За тэгээд 9 сарын 1-ний хүртэл байж байгаа. Одоо 11 сарын 1 хүртэл болоод сунгагдчихсан байгаа. За энэ аян маань ямар аян бэ гэхээр Солонгост маш олон монгол залуучууд маань ирээд сургууль сурдаг байгаа. Магистр болон докторийн одоо семестрүүд сургуулиудад маш их хамрагддаг. За тэгээд Солонгост болохоор Элбан Дайгван буюу одоо магистр болон докторийн ингээд төгсөхдөө монгол оюутнуудаа бүгдээрээ судалгааны ажил хийж бэжиж одоо диплом хамгаалсны дараа одоо сургуулиуд төгссөн гэсэн сурах диплом гардаж авдаг байгаа. Тэгээд энэ дэр ингээд бичдэг сургалтынхаа диплом бичсэн одоо энэ судалгаануудаа ингээд Монгол улсынхаа үндэсний номын санд хандивлах юм гоё боломж олдож байгаа. За мэдээж та бүхэн энд одоо өөрийнхөө бичсэн дипломыг хандуулснаар одоо Монгол улсад бидний одоо Монгол улсаас суралцах байгаа. За Солонгос улсад суралцахыг хүсэж байгаа хүүхдүүд маань болохоор тэр одоо дипломыг уншиж үзэх тийм боломжтой болж байгаа тийм ээ. За тэгээ энэ аян маань болохоор 11 сарын 1-ний хүртэл сунгасан байгаа. Та бүхэн ачаасан ёгийг мэддэг бол монгол хэл бичих соёлын төв дээр өөрийнхөө дипломыг аваачаад өгч болно. За Монгол улсын бүгд Солонгос улсад байх Монгол улсын элчин сайдын яамд аваачаад өгч болно. Консулын газар. Бусааны элчин сайдын бусан дээр бас авч байгаа. Яам дээр авчиж өгч байгаа. Тэгэхээр Монгол улсад одоо оччихсан үжээний буцчихсан байгаа болохоор залуучдын альбом дээр аваачиж өгч юм бол тийм хараа энэ өгдөө нөгөө зузаан ном байдаг ч тийм судалгааны тэр номоо ингээд аваацаад өгчих юм бол за тэгээ олон оюутнууд олон дүүнер маань одоо бидний судалгааны ажлыг уншиж мэдээж за тэгээ дээрээс нь Солонгос сурахад бас ямар хуу судалгааны ажил хийж яаж төгсдөг юм байна гэдгийг мэдэх боломжтой. За тэгээ мэдээж олон сонирхолтой судалгааны ажлуудыг одоо хийж сурснаас дараагийн одоо судлах тэр гой ойлголтуудыг бас бий болгодог байгаа шүү тийм ээ. За энэ аянд нэг дээрээ гэж уйлж байгаа. Энэхүү сурснаа хуваалцах аяныг санаачлан зохион байгуулагч нь бол бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо ерөнхий санаачлан зохион байгуулж байгаа. За хамтран зохион байгуулж байгаа нь Солонгос Монгол оюутны холбоо, судлаачид хөгжлийн гарт төрийн бус байгууллага, SK Magic буюу Солонгос төгсөгчдийн холбоо, тэгээд Монголын залуучдын холбоо гэсэн компаниуд байгууллага төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа. За үүн дээр дэмжигч байгууллага нь бол Монгол улсаас бүгд найрамдах Солонгос улсад суугаа элчин сайдын яам. За мэдээллийн ивент тэгчээр олондоо зэгком байна. Angel Radio Encore. За энэхүү аян мөн ивент тэгчээр Монгол Солонгос хэл бичих соёлын төв Nice Mongolia World компаниуд тус ивент тэгч байгаа юм байна. За тэгээд та бүхэн бас эрдмийн ажлаа энэхүү аянд хандивлаад энэхүү таны эрдмийн ажил Монгол улсын үндэсний номын санд хандивлагдах юм байна шүү. Тэгээд энд их сургууль төгссөн бүх найзуудаа бас та бүхэн уриалж өгөөрэй гэж хүсье. За үүний дараагаар бас нэг мэдээллийг хүргээд ерөнхийдөө өнөөдрийнхээ мэдээг өндөрлөе гэж бодож байна. За энэхүү мэдээлэл маань Солонгос улс дахь Монголын бодибилдингийн фитнес сонирхчдын авраг шалгаруулах тэмцээн гэж байгаамаа. За энэхүү тэмцээн бол 2021 оны 11 сарын 21-нд болох гэж байна. За энэхүү тэмцээн нийт 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. За тэмцээний төрлүүд бол нийт 8 төрөл байна.
За шагналт байр нь бол Англи бүрийн Grand Prix, алт, мөнгө, хүрэл медаль, ивент итгэгч нарын бэлэгтэй ба топ 5 байранд орсон тамирчдад өргөмжлөл олгоно гэсэн байна. За тэмцээний зорилгыг та бүхэндээ танилцуулъя. Зорилго болон журмыг нийтийн бие тамир болох бодибилдинг спортыг хөгжүүлэх. За хоёрт нь фитнесээр хичээлж цагийг зөв боловсон өнгөрүүлэх. Гуравт нь эрүүл мэнд, бие бэлдэртээ анхаарах. Дөрөвт нь Mr. and Miss 2021 тэмцээн нь Солонгост оршин суудаг бүх монголчуудад нээлттэй. За Солонгос зохион байгуулагддаг дүрм журмыг дагаж мөрдөн тэмцээний ивент итгэгч компанийг сурталчлах. За үндэж сүүлийн 1 жилийн хугацаанд хот улсын аваргад эхний 3 дугаар байрч шалгарсан орсон тамирчдад хаалттай гэж байгаа юм байна. Энийг бас анхаарах хэрэгтэй шүү. За тэгээд Солонгосын сонирхчдын тэмцээн болон Mr. Miss тэмцээнд оролцсон тамирчдад оролцох хэрэгтэй. Бусад тохиолдолд бүх хүмүүст нээлттэй ийм тэмцээн удахгүй болох гэж байна. 2021 оны 11 сарын 21-ний өдөр. За тэгээд жич гээд виз харгалзахгүй хүн бүхэнд нээлттэй гэдгийг дахин хэлье. Фитнес найзуудаа дуулахаарай гэсэн байна. Тэгээд ерөнхийдөө бол фитнес бодигаар хичээлдэг нийт залуучуудаа тийм ээ. Энэхүү 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү тэмцээнд бас өргөнөөр оролцоорой гэж бас уриалъя тийм ээ. За ингээд манай тав хүн хэрвээ манай олон даацкомын маань вебсайт болон олон даацкомын маань пэйжүүдтэй хамттай байдаг бол бас эдгээр болон мэдээллүүдийг ороод шууд үзэх боломжтой байдаг байгаа шүү тийм ээ. Бид нараас лайв хадгалаад тавьчихдаг. Тэгээд та бүхэн хөж бас үзэх боломжтой байгаа учраас Солонгостой холбоотой мэдээллүүдийг үзэх боломжтой. Хамгийн хэрэгцээтэй болов гэж боддог гос мэдээллүүдийг бид нар түүгүүлээ. За айл болох товчтой ойлгомжтой болгоод ингээд та бүхэндээ мэдээлэл бэлтгэж хүргэдэг байгаа шүү. Тийм манай мэдэм бол лайваар явдаг тийм ээ. Шуудаар явдаг гэсэн үг. За тэгээд Солонгод мэдээлэл түгээж хуваалцж байдаг баярлалаа. Залуус агнаа маш их баярлалаа. Бидэнтэй үргэлж хамт байдаг нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд хамтаа байсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Олон даацкомтой үргэлж хамтаа байгаарай. Олон дагийн төгсөө байлаа. Олон дагийн халуун байлаа. Дараа 7 өдрийн хагас өдөр дахиад олон сайхан мэдээгээр ийг уулзцгаая. Түр баяртай. Баяртай.